За өдрийн мэнд эрхэм хүндэт тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ирээдүйн гарааны бизнесийн эрхлэгчид эзтэй. Ингээ гарааны бизнес нэвтрүүлгийн 7 дугаар дугаар хурж байна. Синик телевиз, Бизнес радио 98.9, Startup Mongolia-гийн хамтарч хийж байгаа ийм нэвтрүүлэг маань эхэлж байна. Эрхэм хүндэт сонсогчдоо тэгэхээр өнөөдөр манай студид хоёр сонирхолтой зочин ирсэн байгаа. Око бит хоёр тэгтээ уламжлал ёсороо хурдан мэдээгээ хүргээд дараа нь зочтой аль бие ёсоор танилцуулах болно. Око шууд мэдээнд орох уу? За шууд орё. Чи бэлэн бол чи их гоё юм бэлтцэн гэд түрүүнээс хойш яриадсан тийм ээ. За бид үгүй шууд явъя. Энэ удаа илүү их тоотой мэдээ бэлтгэхийг хүслээ. Хүн бүхний мэдэж байгаа бах Uber буюу жолоочдыг зорчигчтой холбодог таксины компаниудыг онлайн болгосон ийм гар утасны аппликейшны компани анх Сан Франциско хотоос гараагаа эхлээд 2009 оноос хойш өдийг хүртэл явсараад Аз руу маш хүчтэй төрж орж ирж байгаа. Энэ 7 хоногт Uber-ийн Хонконгд салбараа нээж орж ирж байгаа юм байна. Uber-ийн талаар мэдээлэхэд үүсгэн байгуулагч нь Travis Kalanick, Garrett Camp гэдэг хоёр залуу байдаг юм байна. Эдгээр залуучууд 2009 оноос эхлээд өөрсдөө $200,000 хөрөнгө оруулалт хийгээд дараа нь Angel инвесторуудаас 1.3 сая долларыг 2011 онд 11 сая долларыг VC хөрөнгө оруулагчдаас авсан юм байна. Цаашаа үргэлжлүүлээд 11 онд 37 сая доллар, 13 онд 258 сая доллар, 14 онд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа буюу нийт 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа ийм том таксины үйлчилгээг одоо гар утсанд оруулж ирсэн компани байна. Энэний модель манай Монголд UB Cab, iTaxi гэдэг төстэй хоёр модель орж ирсэн амжилттай хэрэгжээд явж байгаа. Нийт Азад 25 хотод Uber орж ирсэн байна. Дэлхийд 121 хотод Uber ажилладаг. Хонконг хотын хувьд гэхэд 18,138 такситай 7 сая хүнтэй том зах зээл юм байна. Тэгээд одоо уламжлалт таксины модельтай хэрхэн өрсөлдөхийг бүгдээр харахад үлдлээ. За Око, чиний мэдээнд орох уу? Тэгээ яг сонсоод би хэд хоногийн өмнө Uber-ийн тухай уншиж байгаад 17 тэрбумын үнэлгээнд хүрчихсэн гэдэг яхад бол үнэхээр гайхажсэн. IPO хийхээс өмнө тэр чинь C round билүү те 3.5 тэрбумын хөрөнгө оруулалт авах үедээ 17 тэрбумын үнэлгээнд хүрчихсэн гэдэг гэж. Тэгээд үүсгэн байгуулагч хэн блэ? Travis их сонирхолтой ярилцлагын онлайн үзэхээр айгүй гоё стажинг биерээ тулж утсан зөвөн залуу. Өчигдөр бид хоёр яг яриа байжсэн. Олон стартапын юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд хэрэгтэй үедээ нөгөө bootstrap хийгээл те мөнгөгүй ч гэсэн явсаар байгаа болгоно гэж яриа. Travis урд нь 4-5 стартап хийгээд амжилтгүй болж исэн гэж өөрөө ярьдгийн. Тэгтээ тэгж байгаа хэцүү байсан тэр үед би жилд зөвхөн $100,000 цалинтай ажилладаг байсан гэж ярьж байсан. Тэгэн гот нь энэ хүн чинь яг энэ бол хэмнэл биш шүү дээ. Тий, айгүй анханасаа их зөв хийгээ сурцсан баг юм даа гэд яриа байжсэн. Travis-ийн хувьд бол Uber нь анх гарч ирэхдээ зөвхөн лимузиныг такси хэлбэрээр ашигладаг. Одоо Америкт Сан Франциско хотод маш олон лимузин байдаг. Тэгээд үнэтэй үйлчлэгээ үзүүлээгүй үедээ олон цагаар дэмий зогсдог. Энэхүү жолооч нарыг ажилд оруулж зөвхөн гар утснаасаа хэрэгтэй хүн хаана байна тэрийг олоход зориулсан байдлаар анх модель эхлүүлж байсан. Сүүлдээ SUV одоо ерөөсөө седан бүх төрлийн машинуудыг Uber-т оруулчихсан байгаа. Тэгэхээр анханасаа жоох юм тансаг стилтэй гэр компани байгуулсан. Өөрөө ч гэсэн ер нь тиймэрхүү философиг дагдаг хүн юм шиг байлаа. Мөнгө хэмнээд ингээд өчүүхэн бага мөнгөөр ингээд явна гэдэг бол худлаа. Бизнес дээрөөсөө том алах хэрэгтэй гэдэг юм зөрөгтэй явдаг хүн байлээ. Илтгэлдээ дандаа Uber-ыг харуулахдаа Uber-ийн доторт амар тансаг машины дотор нэг залуу амар хөөрхөн хөөхнүүдийн донд суудсан. Лимузингийн ард суудсан. Тэгээ уух юм барьцсан. Uber цуухаар ийм байдгийн. Тэгэнгүүтээ Uber-ээс гарахаар гэсэн нэг папараццигийнх ингээ зураг авч байгаа юм шиг. Тэгж дандаа айгуу төсөлж өгөргөө. Гэсэн мөртлөө такситай адилхан үнэтэй. Бараг хямдхан. Таксинаас хямдхан. Тэр үнэ нэмэхт нь хэрэглэгчид айгуу дургу байсан гэдгсэн. Тэгээд манай хүн тэр нөгөө аналитикс статистикаар тайлбарсан чинь тэгснээр харин ч бүр тэр нөгөө хэрэглээ машин сул зогсолтыг багасгасан энэ гэж айгуух ярьдаг юм байна. За миний мэдээ. Энэ ихний мэдээ боллоо. Хоёр дахь мэдээ маань яг үнэхээр манай сонсогчд зориулсан Startup Mongolia-гийн зүгээс хийж байгаа мөн гарааны бизнес нэвтрүүлгийн зүгээс хийж байгаа нэг шинэ зүйлийг танилцуулмаар байна. Бид
саяхнаас Startup Digest гэдэг одоо newsletter системийн Монголд curator нь болчихсон байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Startup Digest гэдэг маань 81 хотод явагддаг одоо ийм компани одоо newsletter гэж ярьдаг шүү дээ тийм үү. Одоо монголоор тэр юу гэж орчуулах вэ үзье. Чи одоо ястай нэг мэдээ байж байгаа. Таад орчуулсан ном дээр ирсэн үү? Дотоод сонирхол гэж яриад байдаг. Компаниуд бол тий. За. Тэгэхээр дотоод сонирхол имэйлээр дамжиж ярьж байгаа гарааны компаниуд entrepreneurs-тэй холбоотой бүхэл бүтэн Монголын ямар байгууллага юу хийж байна, өнөөдөр YMC юу хийж байна, Coffee Shop дээр юу болж байна, энэ бүх мэдээллийг нэгтгэх зорилгоор бид нас Startup Digest-ийн Монголд энэ салбарыг ингээд аваа явуулж байгаа. Идрээ миний би мөн хэд хэдэн хүмүүс curator байдлаар явна. Тэгээд энэ маань сар болгоны эхний 2 дахь өдөр өглөө 8 цагаас таны имэйл рүү орж ирнэ. Имэйл рүү очих нь байна. Тэгээд биднээс зорилго ерөөсөө бидний зорилго юу вэ гэхлээр бүх мэдээллүүдийг хөргмээр нэгт хоёрт нь болж явж байгаа болох гэж байгаа стартаптай гарааны бизнесүүдтэй холбоотой мэдээлэл үйл явдлуудын листийг бас хөргмээр байна. Тэгээд тэрэн дээр яг адилхан үлзий болон лавгагийн хувьд хэрвээ creator болё гэвэл бас мэдээ дээрээ. Тэгээд Startup Digest.com руу ороод хэрвээ та ийм мэдээллүүдийг ер нь манай нэвтрүүлэг дээр яриад өнгөрсөн магадгүй яригдахгүй байгаа зүйл рүү орё гэвэл Startup Digest.com руу ороод Asia-гийн гот Монголыг гараад ирнэ. Гарааны бизнесийн ертөнцийн хамгийн том ерөөсөл өдрийн сонин эсвэл New York Times-ын л болно гэсэн. Гэхдээ таны имэйлээр ирнэ. Яг зөв. Тэгээ гар утсан дээр харж болдог. Өөрийн гэсэн аппликейшн дээр iPad дээр бас орж харж болдог. Тэгээ Монголд нь sign up одоо хийж болно. Тэгээ монгол хэл дээр явагдана. Бүх юм. Тэгэхээр аюу гоё. Ийм гоё мэдээлэл байна. Тэгээ бүгдээрээ орно бах гэж найдаж байна. Манай төрийн басаар урд нь орж исэн 800 гаруй залуучуудыг ч гэсэн ийшээгээ шилжүүлэхийг бид нас бодож байгаа. Бүгдээрээ яах вэ? За миний мэдээ юм байна. Ингээ мэдээллийн болон дуусч байна. Студид өнөөдөр та бүхэндээ Око гэдгийг бол мэдчихсэн баг. Тэгээ идэр од байна. Манай хоёр зочны би нэгийг танилцуулъя. За, Лав жаргал Coffee Hub. Coffee Shop. Стартап компаниудад зориулсан ажлын байрыг ерөөсөө кофе шоп шиг нийлүүлсэн тийм үү. Тэгээд тэдэнд тусалдаг. Маш олон гоё функцүүд хийдэг зүйл байгаа. Өөрөө ярих үз. Ийм зочин байна. өдрийн мэнд лавга. Өдрийн мэнд. Үдээс хойш болцсон байна даа. Тийм, барыг үдээс хойш болчихлоо шүү дээ. За тэгээд манай хоёр дахь зочин маань UMC компани. UMC алж хийж байна. Зочдын бол зөвхөн нэг YMC компани партнер тийм ээ. Үлзий сайхан. Үлзийтэй би дээр үе Startup Weekend-ээр анх танилцчихсан байна. Анхны стартап юу орсон. Анхных юм уу? Тийм анхны. Амралтанд болсон Тийм шүү дээ. 3 жилийн өмнө шүү дээ. 3 жилийн өмнө. Startup Weekend Монголын анхных дээр нь орж исэн Үлзий сайхан гэдэг. Тэгээд Үлзийг өнөөдөр оролцож байгаа биднээс нэг ярих гэж байгаа бидний нэг ярих гэж байгаа зүйл бол Монгол бизнес модель бүтээх нь гэдэг англиар болохоор business canvas model гэдэг нэртэй. Business model generation. Business model generation. Тэгээ canvas-ын дотор нь. Yep. Тий. Окей. Ийм гоё сонирхолтой номыг би урд нь бол ер нь бол миний лав хүмүүст нэг хэрвээ бизнес эхлэе гэж хийж байгаа хүмүүс тэгээ ялангуяа бизнесийн төлөвлөгөөгөө бичиж үзье гэж байгаа хүмүүс яг энэ номыг даах хэрэгтэй гэж дандаа зөвлөдөг байсан ном. Тэгээ ашгүй монгол хэл дээр YMC-гийнхэн болгоцсон байх шүү. Өдрийн минь. Өдрийн минь. Чанга ярих шүү. За. За. Тэгэхээр яах аргагүй Coffee Hub нэгтэлтэй нөгөө талд нь үлзгийн бизнес модель бүтээх нь гэдэг ном UMC Group-ийн бас босод номнууд YMC Jesus YMC Group-ийн босод номнууд ингээ хараад багт яхаар гарааны бизнесүүдэд хэрэгтэй тийм одоо яг бодит хэрэгж болох тийм ээ хэрэгслүүд гэж хэлж болох tool гэдэг хэрэгсэл гэж орчуул. Тий хэрэгсэл гэж яриад байгаа. Үлзигээс нэг өдөржингөө нэг хийх юм. Энэ үг хэллгүүдийн монгол хувьд яах аргагүй хэд хэдэн номон дээр ажилласан хүний хувьд те. Энэ монгол хувьд нь юу вэ гэдгийг сураад нөгөө хүмүүс биднээс дандаа асуудаг байхгүй биднээс. Энэ үгийг монголоор яаж орчуулад байгаа юм бэ? Энэ үгийг яаж орчуулад? Окей, тэр чинь гарааны бизнес гэдгийг орчуулах гэж нэлээд бодсон. Харин өстой гоё орчуулах болсон байлээ. Стартап буюу гарааны стартапыг. Одоо та хэд номоо тэр чигээр дахиад шинээр принтерлэх хэрэгтэй болох юм шүү дээ. Гарааны бизнес гэсэн. Дараагийн 2 дахь хэлээ тэр чигт бүх үгнүүдээр монгол болгоод тийм. За үлзий чам дээр ярьж байгаа болохоор хэлээ шууд. Бизнес модель бүтээгдэхүүн нэн гэдэг энэ ном маань бүтээх нь гэдэг. Энэ ном маань яг одоо ямар ном бэ? Мэдгүй байгаа хүмүүст энэ яах зорилттой ямар ном хэлж өгөөч. Тэгэхээр түрүү Око яг бас голын бол дүгнчлээ. Ер нь бол бизнес санаагаа
одоо ингээ гаргая, бизнесээ эхлүүлэх, одоо бизнесээ өөрчлөх тэр санаагаа системтэйгээр ингээ буулгая гэсэн хүмүүст зориулсан арга хэрэгслийг гол нь тайлбарласан байгаа. Тэгэхээр номны гол санаа нь бол тэр бизнес модель canvas буюу хавтгай гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр ер нь бол нэг л хуудасаас тэрэн дээр та ингээ өөрийнхөө бизнесийн 9 одоо бүрдэл хэсгийг ингээ дүрслээ. Тэдний хоорондын хамаарлыг харуулснаар одоо бизнес чинь бол хинж харахад ингээ ойлгомжтой байдлаар илэрхийлэгдэнэ гэсэн үг. Тэгээ ингээд номны бол эхний бүлэгт ерөөхдөө canvas-а тайлбарлаад дараагийн бүлгүүд нь одоо түгээмэл байгаа бизнес моделийн хэв маягууд болон яаж дизайныг гаргадаг, одоо ямар аргачлалуудыг одоо шинэ бизнес санаа гаргахад одоо дэлхийд ханд ямар аргачлалуудыг хэрэгжилж байгаа гэдэг талаар дэлгэрэнгүй оруулсан байгаа. Тэгээд нэлээд одоо докторцсон бизнесийн хувьд бол хамгийн сүүлийн бүлэгт бол стратегийн асуудалтай бизнес модель нь яаж холбогдох вэ гэдгийг харуулсан иймэрхүү л агуулгатай байгаа да. Тэгэхээр одоо дөнгөж бизнесээ эхлэе гэдээ явж байгаа хүн магадгүй нэг өөр компанитай хамтарч ажиллая гэж бодъё л да. Тэгэхэд нөгөө компани би таны бизнесийн загварыг үзьеч гэдэг юм уу? Таны бизнесийн төлөвлөгөөг үзье гэхэд энэ номыг ашиглаж болох уу? Болно. Ер нь бол бизнесийн хамгийн гол санааг ер нь бол яг бизнес эхлэх гэж оролдож байгаа залуучууд бол мэдж байгаа. Хүнд өөрийнхөө нөгөө яг бодож байгаа дотроо байгаа юмыг тайлбарлаж ойлгох айгүй төвхтэй байдаг шүү дээ. Тэр болгон хүмүүс бас ойлгохгүй. Гэтэл мэдээж ажлын явуулахын тулд маш олон хүнтэй ойлголцох хэрэгтэй. Тэр санааг тэр хүмүүст одоо тайлбарлаж тэдний санаа бодлыг авах хэрэгтэй болдог. Тэгэхээр яг тэрэнд зориулсан л одоо төвл байгаа. Тэгэхээр энэ номыг анх орчуулъя гэдэг санааг яаж гаргасан бэ? Өөр номнуудтай харьцуулахад энэ тийм давуу талтай ном уу? Яагаад заавал орчуулах болсон? Энэ номыг орчуулах яг сонгосон үн нь бол манай захирал өөрөө сонгосон. Тэгээд яг яаж сонгосон түүхийг нь бол би одоо сайн мэдгүй. Гэхдээ одоо энэ ном бол яа харахгүй одоо сүүлийн 5 жилийн дотор бол дэлхийн бизнесийн ертөнцид гарсан том одоо шуугаануудын нэг л дээ. Тийм. Энэ зохиолч нь одоо Александр Остервалдер гэдэг залуу бол одоо дэлхийн одоо бүх бизнесийн том хотуудаар явж одоо хичээл уншдаг, лекц уншдаг болсон. Тэрэнд нь бол тэгэл тухайн хотын одоо хамгийн мундаг хүмүүс нь мэдээж маш өндөр төлбөртэй ингээд очдог. Хамгийн үнэтэй зөвлөлт, дэлхийн хамгийн үнэтэй зөвлөхүүдийн нэг болчлоо л да. Нэг л ном гаргаад. Тэгээд хиний хувьд байна да. Остервалдерийн хувьд яг эн чинь MBA-ийн ажил нь энэ байлоо. Докторантын ажил. Яг оюутан байгаад докторант бизнесийн чиглэлээр сурж байхдаа өөрөө тэгсэн байгаа. Яаж энэ бизнесийн төлөвлөгөө гэдэг зүйлийг хамгийн энгийнээр гоо системчилж хийж болох вэ гэдэг юм яад. Тэгээд зөвлөх багштайгаа ментор багштайгаа хамтраад. Тийм ментортойгоо. Ментор нь хэн аль нь вэ? Тэр Eve Pinay гэдэг нь. Eve Pinay окей. Тэгээд нэг тэр хоёр хоёулахна бичээгүй. Тэг олон хүн оролцсон байлээ тий. Айгүй олон хүний ажил. 470 гаруй хүн ингээд нөө оролцуулаад ерөнхийдөө ингээ онлайнаар тэгэхээр энэ болохоор нөө бизнесийн шинэлэг санааны тухай ном баггүй. Тэгэхээр энэ хоёр номоо ихтэй бид нар англиар шинэлэг санаа гэж invention. Innovative. Яаж ингээ өгнөд гарч ирдэг байгаа байхгүй. Innovative санаа нь окей. Тэр шинэлэг санааны тухай ном бичих гэж байгаа юм чинь ном бичих үйл явцаар ч гэсэн бид нар одоо энэ уламжилт ном бичиж ирсэн модулийг эвдэж гарч ирнэ гэж хоёул бодсон байгаа байхгүй. Тэгээд манай хүмүүс болохоор номныхоо эхний бүлгийг ингээд бичээд ингээд онлайн дээр ингээд хүмүүсийн дунд тодорхой судлаачдыг ингээд бүртгээд вебд төлбөртэй тэр хүмүүс нь мөнгө төлж бүртгүүлээд тэдний ингээд нэг бүлгүүдээр нь ингээд уншаад өөрсдийнхөө санаа бодлыг ингээд оруулаад ингээд солилцоод нөгөө хүмүүст нь бас хэрэгтэй. Энэ талаар эргэж судлахыг сонирхчихсан. Тэгээ ингээд нийтдээ бол 2 зохиогчоос гадна 470 гаруй ингээд дэлхийд даяарх хүмүүс оролцож бүтсэн тийм ном байна. 9 жилийн турш. За үнэхээр product placement хийнэ одоо гайхуулна энэ дээр. Яагаад вэ гэхээр энэ номыг монголоор орчуулсан би бол өстой хувьдаа үнэхээр баяртай байна. Яагаад вэ гэхээр хэрвээ гарааны бизнес хий гэж бол тэгээ сая бас надад нэг санаа төрлөө. Хоёулаа нэвтрүүлгийнхаа явцад нэг хийх хэрэгтэй юм. Би өчигдрөөс хийж эхэлсэн байгаа. Орж ирж байгаа зочдоос гарч байгаа сургамжуудын листийг гаргая гэсэн байгаа. Тэгээд вебсайтаар тавья гэсэн нэг санаа байна. Нөгөө талд нь орж ирж байгаа зочдоос мөн гарч ирж байгаа resource буюу гарааны компаниуд хэрэгтэй бодит хэрэгслүүдийн листийг гаргаж өгье гэж байгаа. Тэрэн дотор миний бодлоор энэ ном бүр заавал байх хэрэгтэй. За энийг ерөөсөө би ганцхан л энийг л харуулмаар байна. Ерөөсөө танах canvas буюу хавтгайг орчуулсан юм тий. Хавтгай гэж орчуулсан. Энэ хавтгайг л ерөөсөө цаасан дээр гарааны бизнес хийж байгаа хүн болгон одоо би миний нэг бизнес нөө Октябрь гэдэг мэдж байгаа бол бизнес байгаа шүү дээ. Биднээс Гандерсын дээр офис нээсэн байгаа. Тэгээд манай офис руу ирээ орох юм бол Шилэн хан дээрээ энийг бид бас томоор зурчихсан. Бүгэлчихсэн байгаа. Тэгэл очиад арилгаал бүглөөл явдаг. Биш маш их энгийн эрсдлээ яаж болох вэ? Хэрэглэгчтэй тогтоох харилцааны сувгууд нь юу юм те? Орлогын өрсөл хэрвээ бизнес план буюу төлөвлөгөө байдлаар ингээ текст байдлаар нь хараа явахаар хүмүүс ер нь бол том зураг харж чаддаггүй. Дороо ингээд мартчихдаг юу хийжсэн те? Тэг ер нь нэг айгүй их эерэг утас нэг төрөж ярьж байсан гэдэг те. Бизнес сурж байгаа оюутнууд
эсвэл гарааны бизнес хийж байгаа хүмүүс хэрвээ аль нэг компанид үн цэнтэй хүн болё гэж бодож байгаа бол энийг л мастерлж байгаа. Айгуу том хэрэгсэл гэж юу н боддгий шүү. Тэгээ энийг нэг уншаа ячвал айгуу зүгээр. Тэгээ ном ч гэсэн айгуу сонирхолтой ном тийм ээ. Өөр төрөлтэй биш. Бизнесийн ном одоо комик ном ч юм уу гэж бодмоор их зурагтай, өнгөтэй, будагтай тийм. Дизайны хөв төгсөлтэй. Ер нь бол маш цэвэрхэн бас. Аюугаа ном байдаг. Тэгээ бүгдээрээ заавал үзээрэй. Тэгээд магадгүй YMC энэ гарааны бизнес нэвтрүүлгээр дайрж очиж танаагаас авъя гэсэн хүмүүст тусалцаа үзүүлнэ, хөнгөлт үзүүлнэ. Манай офс шууд Twitter-лөө хөнгөлтөө. Одоо гадуур хэтэр зарагдаж байна гэдэг чинь. Гадуур яг дэлгүүрт бол 56,000-аар зарагдаж байгаа. Манай офс дээр бол 50,000-аар зарагдаж байгаа. Тэгээд яг уу зүгээр яг мэдээж бизнес эхлэх байгаа залуучуудад зориулаад бид нэрс энэ canvas-ыг томоор ингээ хэвлэхээр чанартайгаар монгол хэлээр хийгээд веб дээрээ тавьсан байгаа. Тэгээд бас номны ихний 80% бол веб дээр байж байгаа сонирхсан үү. Оо тийм үү. Веб хаяг юу вэ? YMCCGMN/nom гэдэг хаягаар орох юм бол манай номнууд байгаа. YMCCGMN. За энэ доор ингээд тавьчихж байгаа. /nom гэдэг юм юмнуудыг бүгдийг тавьчих. За номны бараг 90 хэдэн хуудас ном юм ингээд. Ном маань 200 хэдэн хуудас юм байна. 200. За бараг талын үнгүү авч болох нь байна. Заавал орж үзээрэй. Энэ ерөөсөө нэг олон номыг би нэг хүмүүст нэг санал болгодгүй. Гэхдээ энэ бол яхахгүй нэг харах хэрэгтэй номнууд гэж боддгийн. Тэгээ тэрний нэг нь бол маш хэрэгтэй хэрэгсэл байна. Тийм бас нэг давуу тал нь үнгүү өргөж гэдэг юм шүү дээ захиалууд. Тий, хэрвээ зүгээр 56,000-аар авъя гэвэл бид хэд үнгүү хүргээд өгнө. Тий хаа. Тэгээд тэр нөгөө түрүүч ярьсан том хэлбэрээр хэвлэх тэр download хийгээ PDF хэлбэрээр тэрийг бүр бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүн болгон офстой ч юм уу гэрийнхээ өрөөнд ч юм уу хэвлээд томор тавьчих хэрэгтэй шүү. Маш их чухал хэрэгсэл байгаа. Тэгээд за энэ ном бол ойлгомжтой. Дараагийн том хэрэгсэл бол офис байгаа. Зөвлөгөөнүүд байгаа. За тий. За шууд тийш орчоо. За манай ширээний яг нөгөө тал бизнес эрхэлж байгаа стартап буюу гарааны бизнесээ эрхлэх гээд явж байгаа хүмүүст маш хэрэгтэй том хэрэгсэл хэрэгсэлч гэх юм одоо нөгөө талаар эсвэл орон зай нөхгүй ер нь бол тийм орон зайг бүрдүүлэх. За лавга танилцуулаад чинь Coffee Hub гэж өнөөдөр нэрлээд байгаа. Чиний хийж байгаа бизнес яг юу юм бэ? Яг тодорхойлт нь бол зүгээр бүтээлч шинийг санаачдагч Монгол залуус зориулсан амьдралын тэгэл нэг бүх хэм маяг тий бүгдийг нь агуулсан нэг цогц төв. Ерөөсөө төв. Биднес төвийн тухай яриад байгаа шүү. Биднес нэг тийм программын тухай яриаг, сургалтын тухай яриаг тийм ээ. Тийм нэг кофе шопын тухай биш. Нэг үгүй яг бас хэрэг ойлгохгүй бол ер нь бол ороход ихний том өрөө нь бол нэг кофе шоп шиг тийм ээ. Тийм гутаа хойно очижсэн үлзээ. Үгүй би очиж хаана байдیں۔ Оо за. Багшин дэд яг хойдол тэр. За. Нэг time to гэдэг. Тийм time to тэрний 5 давхар тахгүй юу? 5 давхар нь тэр чигтэй. Тэгээ кофений заалтай. Тэгээ төслийн өрөөнүүдтэй. Нэг хурлын заалтай нэг тийм. Төслийн өрөөнд болохоор шинээр бизнес эрхэлж байгаа залуучуудад боломжийн үнээр одоо ашиглуулдаг. Нэг тиймэрхүү байгаа ерөнхийдөө. Офисын түрээс ямар вэ? Түрээс ерөнхийдөө боломж юм тий. Тэрийг л яг сонирхож байгаа хүмүүс нь холбогдоод ирээд үзэн. Цаамаг бол нөгөө офисын орчныг бэлтгэсэн ширээ сандал бүх юм били интернетийн зардал, ашиглалтын зардал бүгдийг шингээгээд нэг үнд базж өгөөд. Тэгээ дээрэс нь принт сервис нүгөө те юм хэвлүүлэх бол тэр нүгөө. Тэгээ кофе шопоос бас 10% хөнгөлөлтөд үйлчлүүлдэг ч юм уу гэх мэтлэн тиймэрхүү даваа талуудтай. За яаж деталь руу орох нь би нэг юм хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр энэ кофес гэж яриад байгаа юм маань Монголд бидлээ анхных болохоор би өнөөдөр энэ лавгааг өөрж авчраа тийм ээ. Бидлээ ингээ ярилцаж үзээ. Энэ багийн хувьд ингээ эрсдэл аваад хийж үзэж байгаа. Гэтэл хэрвээ бид нус олон улсаар явж исэн бол аль ч улсад hub гэж энэ үг хэллэг. Өнөөдөр энэ нэр томьёоны ихний үг hub. Hub гэж яг юу гэсэн үг юм бэ? Лавга та одоо hub гэхэлэр монголчууд одоо юу гэдэг тийм яг төсөөлж байгаа шүү дээ. Ерөнхийдөө hub гэвэл одоо бид нар юу гэдэг USB hub гэж мэдэн тийм. Жишээлбэл зүгээр л компьютер USB. Ер нь бол зүгээр маш зардал багтаагаар нэг зүйлийг олон хүн хэрэглэх боломжийг л олгож байгаа. Бүхэл зүйлийг л хаабл гэж байгаа юм л да. Ер нь бол газар төвлөрсөн нөөц бололцоо. Тийм. Жишээл одоо тэгэл олон залуус бөөндөө нийлэл хамтраал дундаа өөрөөр бизнес эрхэлдэг ч гэсэн дундаа офистэй, дундаа одоо ууж идэх юмтай ч юм уу тий. Дундаа принтертэй, дундаа интернеттэй. Энийг л ерөөхдөө бол гарааны бизнесүүдийн хамгийн том зардлуудын нэг нь яа харахгүй офис байдаг. За дээрээс нь жижиг сажиг зардлууд интернет байдаг, принтер байдаг. Тийм гоо санд ширээ байдаг. Тэгвэл кофе хаб багшин дэдийн артал байрладаг энэ төв маань олон ус байдаг. Тэр shared office буюу бүгдээрээ ингээд цуг shared юу гэж орчуулах. Хуваалцаж дундын нийтийн хэрэглэх тийм офисын л газар гэсэн үг тийм үү. Ерөөсөө энэ концепт маань айгүй гоё байдаг. Би одоо бас нэг мэдээ байдлаар хүрэхэд Waha гэдэг
Солонгосын маш том хаб одоо утгагүй Монгол салбараа нэгж байгаа гэж байна. Тэдний хувьд бүр 5-6 давхар байшин байдаг. Одоо манай уул нь IT парк чинь нэг тиймэрхүү юм байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Уул нь бол тийм байг бүхэл манай IT байшин парк гэсэн тиймэрхүү болж байгаа юм бэлээ. Тэр нэг Тэгээ одоо захиурын хөндлөлөө гарах гарааны бизнесүүдийг бэлдэж байгаа тийм програм явж байгаа гэсэн. Тийм яг Монгол толгой гэдэг бас нэг захиурын бас нэг хэлмээр байгаа юм. Жирийн түрээс гэж ярихаар жирийн түрээсийг би хүмүүс битгий бодоосоо гэж хүсэж байна тийм ээ. Тийм түрээс өчтөр ашиглалтын л зүгээр төлбөр. Түрээс нэг гэрээ бол нэг байхгүй аим шиг. Гэрээ бол байгаа. Тэр нэгтэй түрээсийн гэрээ биш. Зүгээр ажлын байр ашиглах гэрээ гэж нэг тийм. Тэгээ ер нь нэг ороод нэг санал түрээсэлж болдог тийм үү? Тийм shared office бол тэгж болно. Зүгээр coffee shop бол зүгээрхэн ороод үйлчлүүлж болно. Үнгүй хийж болно. Тэгэхээр гурван төрлийн байгаа. Coffee shop нь бол зүгээр ороод үнгүй ашиглаж болно. Хинжээний интернет үнгүй хямдхан кофе мод тийм байгаа. Хойдолд нь сар сараар түрээлж болох төслийн өрөөнүүд юм жижигхэн өрөөнүүд байдаг. Өдрөөр сараар үлрлээр. Дээдл нь үлрлээр гэсэн үг юм бол. Тэгээд нэг shared хэсэг гэж байгаа. Тэрэнд нь болохоор цагаар өдрөөр зүгээр санал түрээс саналаа ширээгээ хуваана гэсэн үг байхгүй. Манай компани хувьд ч гэсэн эднийхийг ашиглаж байсан. Очоод хойдолд нь цагаан самбартай интернеттэй бүх юм тэр өрөөг нь аваад 4 цаг суугаад тэдлээ brainstorming жижиг startup weekend-ийн хөлбөрийг хийгээд Canvas Man-аас зурж байгаа гарсан шүү дээ. Нэг удаа уулзалт хийсэн байгаа шүү дээ. Том уулзалт. Тий, биднээс 11 үл startup Монголын уулзалтыг эдний coffee shop-таас хийж байгаа. Тэр маш их сонир концепт. Монголын өвчин бараа боловч олон улсад өөрийгөө баталсан. Тэгээ ямар байна одоогоор? Эрэлт хэрэгцээ хүмүүс ашиглаж байна уу? Ашиглаж байна. Яг төслийн өрөөнүүдийн ашиглалт бол маш өндөр. Ерөнхийдөө бол одоо дүүрэлттэй байгаа. Тэгээл дараа нь бас араас орох компаниуд байгууллагууд хөв хүмүүс нь ингээд захиалга өгч гисэн гэл. Одоо аль хэзээ их сонирхолтой компаниуд төслийн өрөөнүүдэд орсон байгаа шүү дээ, тийм ээ. Тийм одоо жишээлбэл одоо East Maven гэдэг PR agency байна. За нэг E-Excellence гэдэг нэг бас нэг зөвлөх үйлчлийн компани ороод гарсан. Хамгийн ихний гарсан компани байна. Тэгээ Web iPress гэдэг бас хүмүүс зарим мэдэх байх вебсайт гэдэг компани байна. Cover Mongolia гэдэг хөрөнгөний зах зээлийн шинжилгээний одоо түр яриац нөгөө нэг Startup Digest гэдээс тийм тэрэн шиг одоо Cover Mongolia Монголын хөрөнгөний зах зээлийн мэдээллийг имэйлээр хүргэдэг newsletter гэдэг компани байна. Тэг жишээ нь тэгээд бас нэг дизайны компани. Одоогоор яг ийм дөрвөн компани. Вебсайтын хаяг юу вэ? coffeeshub.com. Гэхдээ одоохондоо юу яахгүй юм хийгээгүй л байна л та. Амжаагүй л байна л та. Тийм. Тэгэхэд иймэрхүү нийтийн хэлбэрийн дундаа нөөцтэй офисуудын бас нэг маш том хуваалцдаг нөөц бол бие биендээ өгдөг зөвлөгөө байгаа тийм үү? Тийм. Хамгийн гол нь нөгөө тэнд дотор тэгэл мэдээж өөр чиглэлээр ажилладаг компаниуд байна тий. Тэгээ хоорондоо бодит харилцааг шууд үүсгэж болж байгаа байхгүй. Бие биендээ туслах, бие биенээ ажиллаар хангах ч юм уу, ажлаа солилцох, бие биендээ ажил зуучилж өгөх гэх мэтлэнгээр. Ерөөсөө л яг цусланд нэг палатанд амарч байгаа хүүхдүүд шиг компаниуд ер нь бол тийм. Одоо жишээлбэл яг хабын яг Google-ийн хөлбөр гэх чинь тэр нь болохоор яг нэр нь болохоор Campus London гэж байгаа байхгүй. Лондонд дах. Тэр нь болохоор яг кампус гэдэг утгаар яг оюутны хотгон гэдэг утгаар байхгүй. Бүх юм байна тэр дотор бол ерөөсөн үйлчлэгээний идэж уудаг хоол, ресторан, бар юу гэдэг бүх. Өөрөө чинь зүгээс одоо дөнгөж анх гарааны бизнесээ хийж байгаа танаа хабд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ямар хөө зөвлөгөө өгдөг вэ? Бизнесийг хийхэд ийм нөөц болцоонууд байна гэдэг тал дээр. Ерөөсөө бүхнээс л эхлэн гэсэн үг чинь нэр уснаас ахуулаад тий. Хүмүүс чинь ерөөхдөө хүмүүс нөгөө бизнесийнхаа санааг бодцоо явж идэг. Гэхдээ ямар нэр өгөх үү, яаж эхлэх үү, лого өнгө зүс нь ямар байх уу, хаашаа хандах уу, ер нь компани Монголд яаж байгуулах уу гэдгийг ч мэдэхгүй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэр болгон дээр бол тийшээ ханд, ийшээ ханд ингэдэг. Вебсайтаа яаж хямдхан хэлэхгүй, брошюраа яаж гаргах уу? Тийм гих мэтлэнгээр ядчил вебсайт тий домен нэр эдгээр нь ядчил үнэгүй аваад өгч болно, эсвэл хямдхан байдлаар аваад өгч болно тий. Гих мэтлэнгээр аль болох ерөөсөө тэр нь одоо хязгаар байхгүй. Чадхаараа л туслахыг хичээж байгаа. Ер нь бол Alchemist Technologies гэдэг манайхаар орсон залуучууд ярьж байсан тийм ээ. Түркээс дөнгөж төгсч ирчин готой дөрвөн залуучууд coffee shop суусаар байгаа анхны юугаа 10 хэдэн цагаар суусаар гаргаж анхны платформоо гаргаж ирсэн. Одоо тэгвэл жирийн coffee shop-д очихгүй тайдаг ойлгодог тийм ээ. Тусалдаг принтер чинь гаргаж өгдөг, интернетээр гаргадаг. Яг бүр офисын мөнгө төлөх чадваргүй тийм ээ. Хямдхан хэлбэрээр цагаар набал хийдэ. Танаа дээр одоо суудал хэрвээ түрээслээд ажил. Түрээслээд зүгээр shared office бол 10,000 төгрөг шүү дээ. 10,000 төгрөг. Гэхдээ coffee shop нь сууж болно. Coffee shop нь шүү дээ. Тэдэржингээ суужаад. Тэгэхээр яг ийм office. Тэгээд би coffee-ийг анх нөгөө өөр газарт байхад нь мэдчихсэн. Тэгээд дотроо их бодож байсан л да. Анх болохоор эдгээр зөвхөн coffee shop гэдэг концептээр нь байсан. Бараагаа худалдаж авч лээвэл, кофе авч лээвэл бас л нөгөө бас coffee shop шиг өнгөө сууж болно. Гэхдээ ийм өшөө ингээд цаашаа яг
hub гэдэг концептыг бүтэн develop хийгээ ажиллана гэдэг тэгэхээр Монгол залуучууд суух болов гэж айгүйх айжсэн баг тийм ээ. Тий. Тэгсэн чинь суугаад ихсэн юм байна. Ерөөсөө заав болтохгүй. Одоо ер нь бол тэр shared space бол ер нь хэцүү тийм ээ. Тийм төсөл одоохонд бол ямар ч боломж байхгүй. Манайх яг ерөөдөө бол бараг 100% ажиглаж байгаа талбай. Одоо томсгох баталтай байгаа юу? Тэгэл хөрөнгө оруулалтын л асуудал хэрэгтэй л шүү дээ. Ер нь бол ерөнхийдөө эн чинь бол зөвхөн одоо нэг давхраар хязгаарлагдахгүй. Бид нар өмнө нэг зүгээр нэг жижигхэн өрөөнд л анх эхэллээ тий. Одоо бас нэг тэрнээсээ бас нэг 2 дахин том болчлоо. Тэгэл энэний дараагийн шатууд бол ядаж энийг одоо байгаа 2 дахин хийх болгох. Тэрнээс хаашаа бүр 10 20 дахин хийх болгох л зорилттой шүү дээ. Ер нь бол. Тэгээ яг одоо тэгэнгүүт түрүү чи эдрийг нэг хэлсэн зүйл байна л да. Star Mongoлийн нэг хийх гэж оролж байгаа зүйл. Биднээс ингээ идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа Star Weekend чиг юмнууд хийгээд байдаг. Залуучууд айгуугаа хөөрдөг. Тэгэл энергитэй болж байгаа, inspired болдог. Тэгээ тэгэнгүүтээ ингээ бизнесээ эхлэе гэдэг. За тэгэнгүүт очих газар нь одоо гараад ирлээ. За ашгүй. За унших ном нь байна. Унших ном нь гараад ирлээ. Одоо юу дутагдж яах вэ гэхээр тэр нөө зөвлөхүүд нь дутагдаад байгаа шүү, тийм үү? Тийм одоо менторууд ч юм уу юу чи тий. Тэгвэл Монголд өнөөдөр зөвлөхүүд одоо за танах үйлчлэгээр орё л да. Танах одоо номноос гадуур бас босод үйлчлэг явуулдаг юм шүү дээ, тийм үү? Тий. Манайх номноос гадна бол бизнесийн зөвлөх үйлчлэгээ тэгээд бас сургалтууд явуулдаг. Тий. Гэхдээ харамсалтай нь одоогоор одоогоор бол манайх ер нь хөвчлэн дандаа жоохон Монголын том компаниуд л авч ирсэн байгаа. Тийм. Гэтэ сургалтанд бол мэдээж жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс л зөндөө ирж суудаг. За. Тэгээ өөрийгөө юу одоо хөгжүүлээ, дараагийн шатнд бизнесээ аваач гэсэн сонирхолтой хүмүүс бол нэлээд ирж бас өөрсдөө хөгжүүлэх гэж явдаг. Нэгэнт ингээд бизнесийн салбартаа удаан явж байгаа залуучууд ирсэн юм чинь сонсож байгаа гарааны бизнесээ хийхээр төлөвлөж байгаа залуучуудад зориулсан хаана ямар нөөц бололцоо хямдхан үнэтэй магадгүй үнэгүй байна. Тэрийг бүгдээрээ сайн ухаж гаргая гэхүү. Одоо үлзийгийн зүгээс ихэд юу юуг нэрлэж болох вэ? Чи бизнесээ эхэлжсэн бол хаана бололцоонууд байна? Хямдхан офс нь байна. За унших номоо олчлаа. Унших номоо олчлаа тий. Үлзий YMC-гийнхэнтэй яаж холбогдож та яаж бизнес хийсэн? YMC-гийн халуун бат захирлахаар манай халуун бат захирлахаар мост багшилдаг байсан. Одоо ч багшилж байгаа л да. Зөвхөн цагаар. Тэгээд би болохоор мост төгссөн. Тэгээд манай ангийн багш байсан. Зөө. Тэгээд тэрнээс хойш захирал яг өөрийнхөө компанийг үүсгэж явж байхад би бас хэсэг ажиллаж исэн. Тэгээд сая өнгөрсөн онд бол яг ингээд бүтэн цаг. За хамтрагчаа яаж болох вэ? Тэрэн дотор амжилттай хамтрагч яаж болох вэ гэдгийг нэг арга нийнэ шүү хүмүүсээ. Багштайгаа очиж уулз. Тоглоомчгоо. Энэ бас айгуу ангид ч юм байна. Үнэхээр гоё юм сонсогдож байна. Би сайхан Denver их сургуулийнхан Монголд альчлаа явж байхад надаас асуусан байхгүй юу? Монголын их сургуулиудын багш нарын хэдэн хувь нь өнөөдөр салбартаа ажиллаа явж байгаа хүмүүс вэ? Академик биш хүмүүс вэ гэхэд би маш бага хувь нь гэж хэлж байсан. Ер нь бол үнэн л дээ. Тийм бах тийм ээ. 5% хөрхөө баг. Ер нь 5 хавцаа л баг. 5% нь л өнөөдөр салбартаа ажил хийдэг. Тэгээд тэр сэдвэрээ хичээл заадаг хүмүүс, лекц уншдаг хүмүүс байдаг тийм. Чиний хувьд их хацтай халимаа захирал. Халимаа захирлыг одоо ер нь хүмүүс мэдгүй байж болох юм. Би бас сайн мэдгүй нь ер нь хэд сонсч байсан. Хүмүүстэй юу Ник Петровс тэргээр мэдэх байхаа ер нь бол Ник Петровс дээр ажиллаж байсан. Петровсын захирлаар 2 жил ажилласан. Тэгээд YMC руу буцаад өөрийнхөө бизнес рүү лөвчтэй орсон л доо жил гарны л өмнө. Тэрнээс өмнө 2 жил Петровс дээр ажилласан. Тэрний өмнө би болохоор яг анх сургуулаа төгсчөө бид нар 5 богд групп дээр бас хүний нөөцийн баг дээр ажиллаж байсан. Тийм. Миний яг захиралтай ажилласан туршлага бол энэ захирлын одоо өшөө гадуур үзүүлсэн үйлчлэгнүүд гэдэг юм бол зөндөл байгаа л та. Canvas-аар та сургалт хийж байгаа юм уу? Хийж байгаа. Захирал халуун бат захирал яг өөрөө сургалт хийж байгаа бизнес модель бүтээх нь гэсэн. Тэр сургалт бол яхахгүй жижиг дунд бизнесийн тохирох сургалт шүү дээ. Хүмүүс ирээ очиод. Тийм. Тэгээ вебсайтаар хандаж та сургалтанд орох уу? Манайх сургалтанд хандыг гэвэл тийм манай утас байгаа. Манай вебсайтаар холбогдоод тэгээд биднэрт энэ сургалтанд сууг сонирч байгааг бүртгүүлчих юм бол бид нэр тэгээд хүнийхэн тоог үзэхээр ерөөхдөө хийдэг байхгүй. Тэгээд их хвчлэн байгууллагууд яг нөө өөрсдөө дунд дижитны менежерүүдээ бөөнөр нь яг байгууллага дээр ингээд цагаар авчдаг. Сургалтууд гэдээ ярьлаа. За жишээ нь гар урал хийдэг ч юм уу, ямар боли технологийн салбарт ч байлаа гэсэн. Бизнес юусоо хийж үзээгүй хүн яг юуны талаар ядаж нэг жоохон номын дуу сонссон байх хэрэгтэй юм. Мэдээж хамгийн түрүүнд бол бизнес юрдөөсөө хийж үзээгүй бол санхүүгийн талаар анхаарчтай мэдлэгүүдийг авах хэрэгтэй. Хэрвээ өөрчн тийм талын мэдлэгтэй хамтрагч байхгүй бол. Тийм. Тэгээ хоёрдугаарт нь бол маркетинг хэрэглэгчийн талаар ерөөхдөө тэр хүнийх нь онцлогоос шалтгаална л да. Жишээ нь одоо хэрэглэгчтэй нэг харьцдаггүй яг өмнөх ажлууд дээр эцэг хэрэглэгчтэй харьцаж байгаа хүмүүс бол тэр чиглэл рүү бас нэг ментортай ч юм уу ном унших ч юм уу өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлэх хэрэгцээ бас гаргалах л та. Хүнээсээ л ер нь шалтгаална да. Хамгийн түрүүнд энэ хоёр. Өөрөө чи хувьд бол одоо ингээд багштайгаа ойрхон байж байгаа тийм сайхан өөрөө чинь залаад явах хүн ойрхон байсан юм байж. Тэгэхэд одоо сургууль явж байгаагүй
Ойр явийнхын найз нөхдүүд нь бизнес хийдгүү хүнд жишээ нь хаашаа хандвал хамгийн амархан ийм ментор буюу зөвлөгөөг авч болох вэ? Менторыг яаж учруулсан нэрээ зөвлөх гэж байна уу? Менторыг одоо зөвлөх, чиглүүлэх хүн. Ментор гэдэг ментор орно бас заримдаа шууд зөвөр кириллээр бичиж явдаг. Нэр томьёо өнөөдрийн дараагийн нэр томьёо. Эхнийх нь хаб байсан. Хоёр дахь нэр томьёо нь ментор гэдэг үг байна. Энэ маш их чухал тийм ээ. Дараагийн бизнес эхлэе гэж байгаа хүмүүс менторийн одоо би ончин сүрэн захиралтай ярьж байхад энийг айгүй ялгаж хэлж байсан. Зөвлөх гэдэг хүн бол танай тэр юмд нэг оролцоод байхгүй. Нэг сонирхол нэг удаа хоёр удаа зөвлөөд холтчих хүмүүс. Ментор гэдэг хүний давуу тал нь ихлээр гар хөтлөөд бойжуулаад тэгээ зөвлөгөө өгөөд өөрийнх нь бизнес юм шиг чиний юмд оролцоод явдаг тийм хүмүүс. Миний амьдрал 4 5 том ментор байдаг. Бүх талаар тэднээс чиглүүлэгч юм биш үү? Ер нь чиглүүлдэг. Ах чин ч юм уу, аав чин ч юм уу бараг л нэг тиймэрхүү болчихдаг шүү дээ. Бүр их найдаж болдог. Тэгээ монголчууд ярьдаг шүү хураа их гэдэг шиг л тийм. Бүх амжилттай бизнесмэнүүдээс асуухад сайн ментор олоо л гэж хэлдэг тийм ээ. Тий. Тэгэхээр үлзийгээ бодлохоор ментор нь тий. Нойлон бит багш. Тэгээд өшөө бас надад ер нь өөр газруудад ажиллаж байхад бас бүхэл удирдлагууд маань би их хацтай аягүй сайн хүмүүстэй таарчсэн тий. Энийг яг хэлмээр. Лагугийн хувьд ментор яаж болсон бэ? Ментор за тий. Анх бол одоо бас их түүхтэй ер нь бол одооний бада хамтрагчтайгаа анх 17 настайгаас ажиллаж эхэлсэн. Анх вебсайт манайх бол вебсайтын компани байсан ерөнхийдөө бол. Тэгээ вебсайтууд нэлээд олон вебсайтаар хамтарч ажиллаад ерөнхийдөө тэгэл бизнесийн талаар ерөнхийдөө суралцаал явчихж байгаа шүү дээ. Ер нь бол өөрөөс нэлээд ах хүний хажууд байсан болохоор багвар суралцаал. Тэгэл тэрнээс хойш л өөрөө ч нэлээд юм хийж үтсэн. Эргээд одоо энэ бизнес дээр бас эргээл хамтраал явчихна л дээ. Ер нь бол. За харамсалтай нь 30 минут өнгөрчлөө хэдлээ ярьж гэлээ. Маш хурдан ингэ явчихсан цаг. Манай нэвтрүүлэг гарааны бизнес 7 дугаар дугаар дээр зочноор Лавга Кофесын мөн үлзий одоо энэ бизнес модель бүтээх нь гэдэг гоё номыг биднээс ирж танилцууллаа. Нэвтрүүлгийг та бүхэн Синик телевизийн даваа гараг бүрийн 18 цагаас хүлээж авч үзээрэй. Мөн бизнес радио 98.9 дээр даваа гараг бүрийн 5 цаг 30 минут мөн Лавга гарын 5 цаг 30 минутаас давталтыг хүлээж авч сонсоорой. Гэхдээ YouTube дээр хэрвээ та энийг үзэж байгаа бол та их хацтай байна. Яагаад гэвэл бид зочдтойгоо дахиад 20 минут үргэлжлүүлж тэр нь чөлөөтэй гэдэг байна. Их чөлөөтэй ярьсан. Одоо энэ амар тайвш энэ хоёрт айгуу гоё ярьж байна. Хамаг нууцаа одоо хийх гэж байна. Тэгэхээр YouTube дээр үзээрэй. Хэрвээ та манай нэвтрүүлэг зочноор орох, эсвэл орох хүн мэдж байгаа бол хэлээрэй бүгдд нь. Тэгээд үтсэн та бүхэнд баярлалаа. 8 дугаар дугаараар уулзцгаая. Сайхан надараа эрхэм хүндэт сонсогчд үзэгчтэй. Тийм шүү дээ. Нэр наадам болж болох юм шүү дээ. За сайхан надараа. За сайхан надараа. За одоо ингээд YouTube үзэж байгаа хүмүүст маш их гоё хэсгийг хэлж байна. 20 минут үргэлжлүүлээ биднээс одоо зочдтойгоо илэн далангуй ярилцах болно. Тэгсэн чинь сая хэдлээ нэг завсарлсан юм 5 минут. Завсарлаж явах хооронд айгуу гоё гарааны бизнест хэрэгтэй бас нэг юм болчихлоо. Тийм. Бизнес модель бүтээх номыг Coffee Hub дээр очиж худалдаж авч болно. Хэрвээ тэгсэн гадуур хөнгөлөлттэй гэж байна шүү дээ. Тий. Тэрнээс номын дэлгүүрээс авснаас Coffee дээр очиж авах юм бол 10% хөнгөлөлттэйгээр авах ийм гоё боломж бүгдд нь гараад ирлээ шүү. 5 минутын дотор л гараад ирлээ. 5 минутын дотор. Гарааны бизнес хийх чаваад ингэж тийм ээ тохиролцоо бизнес хийгддэг. Хүмүүс ингэж танилцаад яг ингэж ярилцаад. Яг энэтэй холбоотой нэг юм ярмаар. Түрүүн үлзигийн нэг хэлсэн юм байна. Яаж өнөөдөр хамтрагчаа олсон юм бэ гэсэн чи хичээлийн заадаг байсан багштайгаа ярьж агаад тийм ээ компанид нь ажиллаад ингэж олсон гэж. Хэдхэн өдрийн өмнө би идрээд өчигдөр гайхуулаад сууж ирсэн. Bradfeld гэдэг Techstars-ын үүсгэн байгуулагч руу би имэйл бичсэн чинь над руу буцаад имэйл бичсэн. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тийм ээ урд нь ч гэсэн манай зочдын нэг хэлдэг зүйл байдаг. Хэрвээ хэн нэгэн хүнтэй яриа зөвлөхөө олъё ч юм уу эсвэл бизнесийн хамтрагчаа олъё гэж явал та өөрөө айхгүйгээр тийм ээ монголчуудын нэг зам байдаг нэг имээдэг айлыг санаа зовох гэж байна шүү дээ манайх бол. Тийхгүйгээр зүгээр чөлөөтэй оролдож үзэх л хэрэгтэй байдаг. Оролдож үзсэн нөхцөлд ихэнх нэг гоё юм гарааны бизнес амжилттай ялангуяа явж байгаа хүмүүс залуучуудад туслах, залуучуудтай харьцах маш их дуртай байдаг тийм ээ. Зүгээр л хурж ирээд асуу. Хэрэгтэй юм чи юу вэ? Асууснараа асар их нөөцийг нээдэг. Тэр нь тэгэл хүн чинь тэр нь тэгээд алдаал яваад идэв юм шүү тий. Нэг юм төрөн хүртэл амжилт нь хүртлээ тэгэл алдаа бол асар их. Тэгээ шантарч л болохгүй юм лээ тий. Яг өчигдөр гинэ манай төрүүчийн зочноор төрүүчийн 6-гийн зочноор орж исэн хүмүүсээ бас яг тэгжсэн. Ерөөсө шантардгүй идрийг бас ярьдаг юм тий. Endurance маш их чухлаа гэж. Өөхгүй байх. Гуйхгүй шантарлахгүй явж идэг гэж тэгжсэн. За нэг юм байна.
Тэгэхээр би өмнөх асуулт руугаа дахиж ормоор байна. За. Миний асуулт жоохон мартагдчихлаа. Бизнес хийхэд ямар ч туршлагагүй байгаа залуучуудад одоо яг ямар нөөц бэлэн байна? Үнэгүй байгаа нөөцүүд юу вэ? Одоо жишээ нь хямдхан утас хаана байна? Бизнес хэрэг болдог юмнууд нь хаана байна? Та хоёрын анзаарснаар нэг 2 жишээ өгөөч. За би жишээ өгье. За. Тэгвэл та тэр хооронд бод. Хямдхан утас гэдэг нь ямар хямдхан утас вэ? Одоо юу ч үж болно. Кавсаби үед нэлээд resourceful хүмүүс байдаг шүү, тийм ээ. Яг имийг мэдчихэд баян судалгаа хийгээ За жишээлбэл ямар ч шинэ компани байгуулах тий. Тэгвэл бол зүгээр өөрөөсөө Google-д яваа бичиг баримтаа бүрдүүлээд яваад байх шаардлага байхгүй. Өөрөөсөө нэрээ аваад компани байгуулад өгөх компани зүгээр эргэн тойрон хог нэгээрээ байгаа зөндөө байгаа. Тэгээд хэдэн төгрөг гэдэг үлээ? 150,000 төгрөг. 150,000 төгрөгөөр компани бүртгүүлээ хуулаа өгүүлээд тэгээд ингээ яаж болно? Тийм компанийхаа дүрм журм банкны данс энтрэ хийлгүүлээл тэгээд 150,000 төгрөгөөр тэр асуултыг шийдээд өгөх юм байгаа. Ага өөрөө яваад төсөлтнийг бол 150,000-аас бараг илүү явдал суудал цаг маг орно. Тийм хамгийн ихний арга тэр байж болж байна тий. Тэгээд за офисгүй эхэлж болно мэдээж бид нар шиг тэгээд зүгээр кофе шоп суугаал энэ тентхийн үнэгүй wifi хэрэглээл яваад иж болно. Нэгдүгээрт тий. За өөр юу яаж болох вэ гэхээр одоо за заавал нэг үнэтэй компьютер ч юм уу үнэтэй техник хэрэгсэл гэхгүйгээр аль болох өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаад хуучин компьютероос хэлбэдэг ч юм уу сэргээдэг байгаа нөхцөл болсон дээр техник дээр ерөөсөө эхлээд бас маш бага мөнгө зарах нь бол маш зүг сонголт юм байлаа. Төв номын сан чинь амар гоё юм билээ шүү дээ дотроо. Тийм үү. Тийм болцсон байна. Гэхдээ янзын гоё айгүйх компьютертэй. За дээрс нь TC-ийн юу компьютерийн лаб энэ ч хүмүүс орж ашиглаж болд юм байна шүү дээ зарим нэг янз бүрийн аргууд байдаг юм байна шүү дээ. Уул нь одоо бид нар л ингээд одоо нөгөө нэг жоох өөр болчлоо шүү дээ. Манайхан ч юм уу эсвэл интернет кафе гэдэг уул нь сайхан газар зөндөө байлаа шүү дээ. Одоо бүгд л тоглоом YouTube болцсон. Уул нь интернет кафе гэдэг бол бас нэг сайхан л орчин шүү дээ. Ер нь бол гарааны бизнес эхлэж байгаа хүмүүс интернет байхгүй, компьютер байхгүй гэж хэлэнгууд би бүр амар ууралт. Одоо бол хизээч би team excuse буюу шалтгаан сонсмоор гэсэн. Өнөөгийн орчин байна шүү дээ. Тэгэхээр айгүй яг зөв team байдаг. За тэгээд дараачийн юм нь зөвлөх яаж болох вэ? Ерөөсөө л утсаа pick up the phone. Тэгээ утсаа аваад найз руугаа Twitter дээр айгүй олон хүмүүс байгаа шүү дээ. Twitter дээр зөндөө хүмүүс. Монголын нөхцөл Twitter байж бол одоо YBM-ийн сургалт байж болж байна тий. Үнэгүй сургалт байна. Төсөл хэрхэн бичих төслөөс YBM буюу Young Business Mongolia удахгүй зочноор батарших ахыг оруулах болно. Хөгжлийн шийдэл төрийн бас байгуулсан юм байна тий. Маш их олон сургалтууд яг зориулсан байдаг. Тэгээд ер нь сургалт бол ер нь зөндөө байд юм л шүү дээ тийм үү? Зөндөө баг. Хиний Лавгагийн Twitter ID юу вэ? LG Sound. Тийм. За үлзийг яах? Twitter ашигладаг. Үлзий. Гэхдээ хөвчлөө хувийн журмаар л ашиглаж байгаа да. Бараг ашиглах байсан дөө чинь. Үлзий. Тийм тэрэн дээр нэг компани юу бид нар Twitter-ээр ер нь одоо бас нэг ажиллуулаагүй байгаа. Гэхдээ ажиллуулна гэж бодож байгаа. YMC юу? Тийм YMC LLC гэж байгаа. LLC. Тийм. Тэр яа би өнөөдөр Twitter түрүү идрээ хэллээ шүү дээ. Twitter-ээр энэ хоёртой ч гэсэн харьцаж болно. Тэгээ одоо ингүүл яах вэ хэрвээ үлзий. Би одоо энэ нэвтрүүлгийг үзэн гутаа за энэ охинтой ингээд сууж үзье тийм ээ. Зөвлөө авъя энэ номон дээр ажилласан хүний хувьд бол зөндөө юм сурсан байгаа бах тий. Тэгээ өөрийнхөө туршлагаас ч гэсэн юм зөх ба. Нэг кофе ууя ярилцъя гэвэл уух уу? Уун л гэж хэлсэн. Болцоо биш шүү. Болцоо гэж яагаад энэ вэ? Хамт сууя гэдэг байгаа шүү дээ. Суугаад ярилцаа зөвлөгөө авъя гэвэл хин үстэй тий. Зөвхөн кофе hub дээр болно. Тий, болно. Угаасаа хүмүүстэй ингээ уулзаад бас тийм шин санаа сургууль юмтай холбогдож тэр шинийг наслж байгаа хүмүүстэй холбогдох гоё л доо. Тий. Тийм тэгээ манай залуучууд бас нөгөө сошиал медиаг бас нэлээд сайн ашиглаж байгаа хэрэгтэй. Ер нь бол боломжтой бол Twitter, Facebook энтрээр юм асуудаг юм яа тийм те найз нөхөд болцоогоод. Тэгээ манайхан бас би бинээс нэг жоохон жирэхэд байдаг. Тэрийг бас жоохон болоод илүү нээлттэй байвал зүгээр л юм шиг байгаа бол. За Лавгагийн Twitter-ыг та хэд харж байна? Үлзигийнхийг хэлээ YMC, LLC-гээр энэ чи харж байна. Энд доор нь гарч байгаа. Тэгээ холбоо өрөөрэй. Эдгээр хүмүүсээс хүссэн зүйлээ асуугаарай. Үзэгээс би бизнес плантай холбоотой нэг асуулт асуумаар байна. Ер нь миний хамгийн анх би ингээд бизнесийн талаар дөнгөж сонсож эхэлж байхад бизнесийн төлөвлөгөөг бичих гэдэг бол надад нэг ном бичих юм шиг санагддаг байсан. Айгүй урт юм гарчгийн жагсаалттай дор хаяжныг 80 90 хуудас. Тэгэхээр одоо ер нь дөнгөж гарч ирж байгаа бизнесүүд ямар хуу урттай бизнес план бичих ёстой юм бэ? Тэгэхээр би сүүлд нэг үг одоо ер нь ингээд нөө хаанаас уншсан марчиж. Тэгтээ ингээд нөө нэг газраас л уншсан. Ер нь жижиг дунд бизнест бол бага цаас үйлдвэрлэгдэх тусмаа их мөнгө үйлдвэрлэгдэнэ гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр нөгөө хэлсэн үг юм.
Тэгэхээр ер нь бол аль болох тэгээ ер нь сүүлийн үед хараад ахт ер нь бизнесийн хэрэгслүүд янз бүрийн юмнууд зөвхөн бизнес төлөвлөгөө гэлтгөө бүх төрлийн төлөвлөгөө тайлан дээр бол one page гэдэг юм бол асар их яригдж байгаа. Тэгэхээр нэг хуудас төлөвлөгөө, нэг хуудас тайлан тий бүх юм нэг хуудасанд л байх ёстой гэдэг бол вебсайт гэж жижиг дунд бизнес гэлтгүү тий одоо бүр том компаниуд хүртэл тийм юм л орцсон л доо. Шүүмжлэгчид нь хариулж хэлэхэд энэ байна. Хэрвээ та тэр бодол санаа төлөвлөгөөг нэг хуудсан дотор багтааж тайлбарлаж чадахгүй бол та баг өөрөө ч ойлгохгүй байх гэсэн санаа байж болох юм да тийм ээ. Тий. Өөрийгөө шалгаж байгаа байхгүй юу? Тий. Өнөөдөр тэр vision чинь нэг хуудсанд багтааж чадахгүй гэдэг асуудал байна шүү дээ. Одоо нөгөө нэг лифтэн доторх pitch гэдэг шүү дээ. Elevator pitch гэж ярьдаг тий. Одоо нэг найраа гэж орчуулсан байгаа шүү. Найраа гэж pitch-ийг найраа гэж. За нэг том чухал хүнтэй лифтэн дотор таарладаг. Тэгээд 5 давхраас доош нэг давхар хооронд явах хооронд бизнесийн хамгийн гол юм хэлж амжих гэж байгаа тийм үү. Стив Джобс нэг ажилтнаа тэгж халсан гэдэг шүү дээ. Чи юу хийдгүү гэдээ асуусан. 3 давхраас нэг давхар ортол нөгөөх нь ажиллаа тайлбарч чадахгүй байхад нь дуунгуудаа уучлаарай чи халагцсан гэж явуулсан. Арай тэр бол арай харгас баха. Гэхдээ л ер нь өөрийнхөө бизнесийг хэдхэн секундын дотор тайлбарлаж чадахгүй байгаа бол бизнесээ сайн мэдэхгүй байгаагийн шинж болов тий. 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 Би бол тэмтэй бол 100% санал нэг байна. Тий. Бас манай номыг юусэн уншааг байна гэж. Тийм бас манай номыг юусэн. Тэгэхээр тиймэрхүү алтан мөчүүдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг байна манай залуучууд. За яг энэтэй холбоотой мэдж байгаа бах синийгээр бид Монгол Startup Монголоос бас хийж байгаа нэг зүйл бол машин доторх найраа буюу том боломж гэдэг нэвтрүүлгээ хийгээд эхэлчихсэн байгаа. Санаа нь болохоор бизнес эрхэлж байгаа гарааны залуучуудыг том CEO нартай өглөө тэр CEO нарыг машинаараа очиж гэрээс нь аваад тэгээд тэр машин дотор нь найраа хийлгэх гэж суулгаад тэгээд тэр гэрээсээ ажил руу н орох тэр хугацаанд найраагаа хийх хэрэгтэй. Тим юм хийж байгаа. Тэгэхээр бид нас нөгөө цахилгаан шатан доторх найраа биш одоо машин доторх найраа гэж шинэ юм гаргаж байгаа. Тэгээ хоёр дахь бичсэн байгаа. Одоо 3-ыг хайж байгаа шүү. Тэгэхээр оролцсон энтер гэж бодож байгаа хүмүүс ээ. Тэгэхээр найрч чадах арга энэ аягүй чухал тийм үү? Одоо Монголд одоо стартапаар дамжуулаад ч юм уу олон хүмүүстэй ярихаар монгол залуучуудын юу муу байна гэнгүүт борлуулах чадвар гэж их ярьдаг. Аюу гой санаа болгох, найрч чаддгүй, ятгах чаддгүй тийм ээ. Энэ талаар юу гэж бодож байна? Тийм анзаар гэж байна бас. Үлзий яаж өөрийгөө найрж, үгүй захирлаа найрж, хамтарч багшигаа найрж. Би ер нь супертэй. Хэрвээ найрыг гэвэл гол дүрмүүд юу гэж бодож байна? Pitch буюу найрах. Ер нь яг эхний удаа найрах бол нэг асуудал. Гэхдээ тэр харилцааг ингээд урт хугацаанд авч явж хамгийн түрүүнд ёс зүйтэй мэдээж харилцах хэрэгтэй одоо үнэнчтэй. Тэр хүнээс нэг удаа мөнгө салах бол сонирм биш шүү дээ. Тэгээд хоёрдугаарт нь бол мэдээж ажлыг маш сайн чанартай хийх хэрэгтэй. Ер нь бол би бол чанартай л хийж л найрдаг баг. Үг хэлээрээ найрахтаа бас нэг сайн биш ээ. Ер нь бол тий тэгээд чанар нь өөрөө ярьцдаг гэдэг. Чанар нь өөрөө ярьцдаг гэдэг шиг л тий. Лагогийн хувьд за Coffee Hub-ыг ерөөсөө л хоёрхан өгүүлбэрт хийлгэх гэвэл яаж хэлэх вэ? Энэ талаар бодож ирсэн үү? Үгүй. Хоёр үгэнд бол өстой бодож байгаагүй л. Хоёр өгүүлбэрт. Хоёр өгүүлбэртэй. Хоёр өгүүлбэрт бол би одоо нэг зүгээр тодорхойлцсон нь зүгээр бүтээлч нэг санаачлагч Монгол залуус зориулсан үйлчилгээ амьдралын өөр хэм маяг гэж л ерөөдөө тодорхойлдог. Лифтэн дотор бол хэрвээ амжих юм. Тий. Гэхдээ яг миний шүүмжил болохоор наад дээр чинь хэрвээ яах юм бол тэр нөө төв гэдгээ оруулах хэрэгтэй гэж боддог тийм ээ. Тэгвэл юу ч ойлгохгүй хүний хувьд юу яриад байна гэдэг юм програм яригадаад байна уу. Тэнгүүт яг л кофес одоохондоо ингээл нэг кофес хаб гэдэг нэг юм байгаад байна шүү дээ. Энэс яг бидний зорж байгаа зүйл бас жижиг юмуд бас хийх жижигхэн продуктууд гаргах кофес гэсэн нэртэй. Тэгэхээр бас энэ жоох өргөн хүрээтэй. Ерөөдөө алсыг харж байгаа нь бол нэлээд олон өргөн хүрээнд л харж байгаа болохоор. Кофе хаб гэхдээ явандаа ер нь юу болж өөрөх юм бэ? Яг энэ модель нь дандаа ийм офис нөөц болцсон хэвээр байх юм уу? Эсвэл та нар хэрэг хүснээр болдог бол хотл болно шүү дээ. Аха. Залуучууд хотл тий. Кампус бүхлүүдэн эсвэл бүхлүүдэн компаниудын кампус. Тий. Нэг бизнес дүүрэх юм уу? Юу гэдэг нэг тиймэрхүү болно гэсэн. Тони Шэ гэж хүнийг зарим нэг нь мэдэх бах тийм ээ. Zappos Tech.com буюу одоо Amazon компани худалдаж авсан тэр бомтон хүн байдаг. Америкийн. Яг одоо хот болгоё гэж ярихаар чинь Тони Шэгийн төсөл толгойд орж ирж байна. Downtown Project гэдэг маш том юм дээр өөрөө хөсөө $500 сая гаргаад хийж байгаа. Энэ нь хуучин Vegas-ийн Vermont гэдэг эхлээд ингэсэн Zappos
үйлдвэрийнхаа төвийг Vermont-ийн Vegas-ийн хуучин хотын төв байшин хөдөлтөж аваад хуучин Mayor's Office-ыг аваад тийшээгээ шилжүүлсэн. Дараа нь манай хүн $500 сая гаргаад ерөөсөө энэ хавийг Америкийн хамгийн том одоо хаб болгоё гэж нэрлээд ийм төсөл эхлүүлчихсэн ба. Тэрэнд хэрвээ стартап ирээ гарааны компани эхлээд түрээслийг гэвэл айгуу гоё ритейл цэгүүдийг өгнө. Багшийн дэдээс эхлээд хотын төв тэр чигээрээ компаниудын үүр уурхай болох юм шиг байна. Үүр уурхай. Дахиад тийш үүр уурхай. Зөө. Тэгэхээр дараагийн нэг асуумаар юм байна. Одоо хин үлзигийн хөдөлгөөр ингээд захиралтайгаа ингэж хамтраа багштайгаа эхлээд тэгээ дараа нь захиралтайгаа одоо ингээд хамтрагч болоод ажиллаж байгаа партнер болоод тухайн компани тодорхой хувийг эзэмшээ явж байгаа. Лавга бас кофес дээр хувь эзэмшдэг үү? Кофес манай яг үндсэн компани ч Монгол залуус шүү дээ. Монгол залуус дээр бол ерөөдөө партнер. Кофес болохоор бас үүсгэн байгуулагчтай нэг бас нэг тодорхой хэмжээний хувийн эзэмшдэг. Монгол залуучуудын нэг ярих дуртай юм. Би одоо өөрөө бас 3-4 гараа нэг бизнес хийж байгаа юм хүн байгаа тийм ээ. Нэг ярих дуртай минь хувь эзэмших, партнер болох гэж байна. Энийг юу гэж ойлгож байна? Энэ юу юу гэсэн үг юм бэ? Миний бодлоор зарим залуучууд зүгээр шууд удангуудаа хувь эзэмшнэ гэдэг нь би баяжна гэсэн санаа. Тийм биш шүү дээ. Ер нь бол сэтгэл нэгтгэл гэсэн утгатай шүү дээ. Ер нь баг миний бодлоор орлого яаж энд нөлөөлдөг юм бэ? Одоо танай бизнес орлого хийгээ эхэллээ. Тэнгуү хувь эзэмшиж байгаа хүмүүс яаж энэ чинээс ашиг авдаг юм? Хоёрын хувьд яадаг юм? Харилцаа. Одоохонд ашигтай биш байгаа болохоор мэдэхгүй л байна. Яг Монгол залуус манай яг үндсэн Монгол залуус гэдэг компани хувьд яг хөө ашиг авал тэгэл тодорхой зардлуудаа гаргана тий. Шинээр юм авах нь даун үлснэ тэгэл өөрсдийнхөө. Та хоёр яга партнер болох сонирхолтой байсан бэ? Энэ бизнестэй. Өмнө нь болохоор захирал ажилтан гэдэг хоёрын харьцаа байж үтсэн. Тэрэн дээр бас алжсан онжсэн юмнууд байсан. Тэгэхдээ ер нь партнер болно гэдэг нь урт хугацааны шийдэл баг тийм үү мэдээч. Мэдээж урт хугацааны шийдэлтэй. Тэргүүрээ хамгийн том ялгаатай. Тийм алсыг харж байгаа л гэсэн. Тий. Одоо нэг юм сурчээ, энд нэг 2 сар болчихё, 1 жил болчихё гэдэг юм бол биш шүү дээ. Тий. Одоо энд жинхнээсээ хийж бүхтэй гэсэн шийдэл. Сэтгэлээ нэгтгэгээд илэрхийлж байгаа. Тэгээд хариуцлага ч гэсэн аль зэрэг хүлээнэ. Яг энийг би ойлгосоо гэж аяа хүсэж байна л да тийм ээ. Яг партнер гэдэг хүн чинь яг ижил хэмжээгээр яг л хамтрагч хүн шиг хариуцлага хүлээнэ. Компани ашиггүй бол ашиггүй байдлаар зүгээр. Компани ашигтай бол ашигтай байдлаар. Тэснэрээ улам их ажиллана. Илүү их ажиллана. Маш олон компанид асуудал байдаг шүү дээ. Одоо ресторан гэхэд нэг сайн тогоочийг бэлдэж авдаг. Тэгээд тогооч нь тусдаа гараа явчихдаг. Эсвэл гутлын үйлдвэрт нэг сайн технологичийг бэлдэж авна. Нөгөөх нь 2 жилийн дараа гараа явчихдаг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол анхныхаа сайн ажилчтай хувь өгөөд партнер болгож оруулах нь тэр хүнийг алдахгүй байх хамгийн зөв арга юм шиг байна те. Партнерыг яаж орчуулж байна? Партнерыг орчуулаг байх. Орчуулаг байна. Тий. Дараагийн орчуулсан биш үү тий. Түнш мөншээр биш үү тий. Түнш байж болох юм шиг. Яг Монгол шууд орчуулгана шууд орчуулдаг. Зөө зөө. Тэр ярьж байгаа. Тэгээд яг түрүү чи хэлсэн юм л аяги ухаараасаа гэж ойлгох юм залуучуудыг. Партнер болно гэдэг чинь тийм ээ. 100% энэ бизнесийн одоо яг л нэг эзэн шиг миний оронд надтай адилхан бас ингээд эзэмшигч байдаг утгаар миний толгой энэ бизнес дээр өвдөж явж хин толгой бас л өвдөх ёстой. Тийм гэсэн санаа шүү дээ тийм үү. Тэгээд ер нь партнерууд тэрний оронд баг хөлслөгдөд ажилтсан заримдаа бол илүү амар байдаг шүү дээ тийм. Ер нь бол хамгийн амархан ажил хийх нь л амар. Хөлзигийн хувьд хэр удаан хоёулаа тэгэхээр ажилчин байж байгаа партнер болсон юм ба шүү дээ. Хэр удаан тэгсэн бэ? Би бол одоо сая анх сураад бараг 5 жил зүгээр яг цалинтай ажил хийж байгаа л одоо яг өөрийнхөө миг хийж байгаа шүү дээ. Одоо дахиад ур чадвартай маш танаа компанид өндөр үр шим авчрах хүн орж ирвэл мэдээж нээлттэй тий бид нар болцол билнэ. Билэг. Партнер хүн хоёрын нөхцөл одоо ер нь хэрвээ хийж болох бол хичнээн хувийн авт юм бэ. Янз янз л бах та тэр юунаас компаниудаас оролцож тэр бол хэд ч хийж болох хамаагүй шүү дээ. 50-аас бага уу? 50-аас бага уу? 20-аас бага уу? 20%-аас. Янз бүр тэрэн дээр бол ч яг хэлгээс болохгүй хоёроос хэлгэнэ. Тэгэхээр бас тэрэн дээр бас манай шинээр их гарааны бизнес эхэлж байгаа хүмүүс чинь анхаарах хэрэгтэй байна. Эхнээсээ компани яаж байгуулах уу те нэгэн зөвхөн компани аваад удирдаад явах уу эсвэл анханасаа хувь нийлүүлээд оролцоод явах уу гэдэг бас тэрийг анханасаа бас зөв хийхгүй бол дараа нь бас алдах магадлал эсвэл өөрийнхөө санааг болоолох ч юм уу бизнесээ алдах магадлал бас өндөр бас ер нь л. Түрүүхэн надад хин хэлж илаа нэг нь хэлжсэн. Том бизнесийн компаниудын нэг хийдэг юм нь үүсгэн байгуулагч нар
одоо яг одоо хөрөнгө оруулалт аваад үйл ажиллагаа явсны дараа эцэст нь 5% таа үлдвэл том асуудал их гоё байдгаа гэж ярьдаг шүү дээ. Та тэр талаар сонсч байсан уу? Манай монгол залуучууд их хвчлэн тайгаа гарааны бизнес хийж байгаа. Юу 5% те би чи 50, 60, 90% авах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр сэтгүү урт хугацааны хэрвээ партнер болоо урт хугацааны хамтарч ажиллая гэж бол яг team сэтгүү байх хэрэгтэй гэж. Яг вэ гэхээр equity өгөөд буюу компанийн хувийг өгөөд хөрөнгө оруулалт авах тоолонд та компанийхаа тодорхой хувийг хүмүүст өгч ядгийг шүү те. Тэгээ энэ урт хугацааны ингээд байхгүй болох ёстой зүйл нэгсэн нэ тий. Зурагч төсөөлвөл та жижигхэн талхны талыг амаар байна уу эсвэл мангар том талхны жижиг хэсгийг амаар байна уу? Ер нь том талх хуваалцсан баг ашигтай болж таардаг тийм үү? Одоо Facebook-ийн хувьд гэхэд Zuckerberg 100%-ийг эзэмшдэггүй шүү дээ. Facebook компани. Хэд вэ? Би бас их сайн мэдгүй л шүү. 15% хүрэх үү? Хүрхгүй байх та. Айг бол би бол одоо л хүрхгүй гэж бодож байна. IPO гаргацсан шүү дээ. Хөрөнгө оруулагчид тэр компанид хөв нэмэр болж байгаа хүн болгоно л өөрийн гэсэн хувийг аваад гэхдээ тэр талхан том руу яваад идэг тийм. Тийм. Тэгэхээр энийг айгу ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээ тойрч гэсэн айгу бол тийм урт хугацааны хараатай л багтай тийм үү. Тэрийг бол мэдээж ойлгоод явж байгаа. Танай компанийн хувьд хичнээн хамтрагчид байдгийг түншнэг яг ийм партнер, 3 партнер байдаг. Ерөө захирал тэгээд би тэгээд булган гэд манай хүний нөөцийн чиглэлийн. Мэргэжлийн юм байна. Зү. Нөгөө хоёр нь бол өмнө нэхэлсэн хоёр нь. Гүү, булгаатай хоёулаа сая өнгөрсөн жил нэгдсэн. Тэгээд бид гур болохоор гуруула 5 богд дээр хэдэн жилийн өмнө цуг ажиллаж байсан. За, лавгийн хувьд ямар байдгийг танай хэдэн партнертай байна? Coffee Hub бол 3 партнер тийм. Монгол залуус хоёулаа. Яг энэтэй холбоотой дөнгөж саяхан гарсан мэдээг би сая албаар олоод гаргаж байна л да. 5 сарын 2-нд гарсан байгаа. Bill Gates өөрийнхөө Microsoft-д хувиа зараад Steve Ballmer-аас бага хэмжээний хувь эзэмшдэг болчихсон байгаа. Маш их бага. Тэрийг би одоо харах гээд байна хэдэн хувь гэхлээр сүүлд Steve Jobs, Bill Gates 4.6 сая хувьцаагаа 186 саяар зарсан байна гэж байна. Steve Jobs-ийн хувьд болохоор Steve Ballmer-ийн хувьд болохоор тэрнээс хамаагүй их хувийг одоо ч ихсэн эзэмшсээр байдаг. Тэгснээр Bill Gates одоо тэр компани зүгээр л нэг жижигхэн хувь эзэмшигчээр. Яг эднээс л манайхан бас нөгөө манай бизнесийнхэн бас сурах хэрэгтэй л юм шүү. Манайхан болохоор яг эзэн байх гэдэг нэг хүн ганцаархнаа л эзэн байгаа л тэгэл тэн дээр ноёрлоо тогтоогоол өөрийнхөө л амбиц зарал бүх бизнесээ явуулах гэдэг. Ер нь бол тийм байх шаардлага байхгүй, илүү нээлттэй, илүү олон хүний оролцоотой байвал илүү хөгжин дэвшин тийм илүү өөрөөгөө ч хүртэл сайн байна л гэсэн үг. Үгүй болохоор тэр бизнестэй тэр хүний потенциалаар л тулж байгаа байхгүй юу? Bill Gates-ийн дэлхий дээрх одоо 2 дахь баян хүн баха энэ сүүлийнхаар. Хин буцаад авцсан штэ. Warren Buffett буцаагаад нэгтгээ авцсан байгаа. Тэгээд ингэж байна. 4% эзэмшдэг гэж байна. Одоогийн байдлаар Microsoft 4 буюу тэр нь нэг ойролцоогоор 13.3 тэрбум доллартай тэнцэхээр хувийг эзэмшдэг гэж байна. Тим сонирхолтой юм байна да. Тэгээд 4 эзэмшээ байна. Би яг бас яг миний бодсноос хамаагүй их байна уу гэхдээ. Би бол нэг 1-2% байгаа болоо гэж бодсон чинь. Зөвхөн Америкт үйл ажиллагаа явуулдаг жижигхэн софтверийн компани 100% байснаас Microsoft-ийн 4% байсан мэдээж. Хамаагүй том. 13.3 тэрбум доллар гэж бодсон. 4 хүн асуудал. Окей, надад нэг л өнөгчтэй болно гэж бодож байна. За өөр эцэст нь одоо YouTube-ийн баан цагийн ч гэсэн ингээд өндөрлж байна. Тэгэхээр нэг сүлд нэг асуумаар байгаа юм энэ үдгийн. Одоо гарааны бизнес хоёр маань ингээд яг бодит ашиглаж болох хэрэгслүүдийг өнөөдөр хэдлээ танилцууллаа. Хэд хэдэн хувилбаруудыг ярьлаа. Өөрийнхөө алдаануудаас харахад гарааны бизнес эхэллэе гэж байгаа, entrepreneur болъё гэж байгаа. Эсвэл яг хийгээ явж байгаа хүмүүс нэг зөвлөгөө. Одоо өөрийн чинь дагдаг нэг алтан зөвлөгөө, алтан дүрм гэвэл одоо юу байдаг юм бол? Мөнгөийг ишшүүт. Мөнгийг ишшүүд. Энийг хин хэллээ. Би энийг гэдэг би яс ордны ганц хоёр сонсч байсан. Би нөгөө mongoldzados.com дээр шүү дээ тийм. Тэн дээр нөгөө нэг тайлбар дээрээ л оролцсон. Тэгээ харж ирсэн байж магадгүй. Мөнгийг ишшүүд. Тэр нь юу гэсэн үг юм бэ? Тэрийг тайлбарлахгүй. Яг өөрийгөө л тайлбарлаж байгаа юм да. Энгийн байхыг илүүд үзэгч, мөнгийг ишшүтгч. Мөрөдлийнхөө үүлэнд мансуурсан нэг ингэж байна шүү дээ. Өөрийгөө тодорхойлж байгаа байхгүй юу? Ер нь чадхаараа зохиолч шүлэг ичдэг залаа. Тэр нь бол яг хөтэ зүгээр мөнгийг ерөөсөө л бодоод авах шаардлага байхгүй. Тэгээд гадна өнгө төрхөнд бити авт, үзэмжинд бити авт. Тэгээ өөрийнхөөрөө бай. Жохон нээлттэй бай. Тэгэл гой ганган хувцас бодоол унтаад ивэл хүн ер нь хөгжихгүй шүү дээ. Тарих хөгжихгүй. Гарааны компанийн хувьд энэ зөвлөгөөг олон хүн хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ богино хугацаанд төрөчийн үлцгийг хэлсэн нэг хүнээс нэг удаа мөнгө салах амархан байдаг юм оо. Тэгжээж бизнес үүсгэдэггүй юм. Өнөөдөр бизнес үнэхээр нийгэмд юм уу хүнд хэрэгтэй үнцийн үүсгээ явж байвал бодит бизнес болж чаддгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр мөнгөн дээр санаа зовлохгүй гэдэгтэй магадгүй холбоотой юм шиг. Хүн ерөөс амьдрах чадвартай болно гэдэг чинь чадвартай чадaltaй болсон цагт бол
мөнгө өөр аяндаа ороод тэр мөнгө олох аргаач бид баталж. Яг өнгөрсөн зочдын хэлсэн зүйл хэлж байна тийм үү? Би өөрөө зөндөө олон удаа мөнгө олж үзчихсэн. Бүр 0 бүр зөндөө олон болж үзчихсэн болохоор дахиад бас өдөр чадал level болоод ирнэ. Чадвар байхгүй амьдрах чадвартай бай. Тэр нь мэрэгжил биш боловсрал биш. Чадвар гэдэг чинь бас нэлээд бүр ерөнхийдөө том ойлголт болчих واخ юм. Чадвараа хэсэг гэж байна шүү дээ. Өнгөрсөн зочдын яг хэлсэн зүйл юм байна. Юм яаж сур харгаа сур. Бас дээрэс нь өөртөө хөрөнгө оруулалт хий. Асуудлыг шийд. Тэг асуудлыг шийд. Тэг юу ч болоогүй гэж мөнгө бодоод хэрэггүй л гэж байгаа байхгүй. За үлзийгээ зөвлөгөө. Миний хувьд болохоор би яг ок яг ингэж асууна гэж мэдсэн байхгүй юу. Тэгээ бэлдэж ирсэн гэдэг бодож байгаа би нөгөө нэг Stanford-ын e-corner гэдэг штэ entrepreneur зэрэг нөгөө лекц уншдаг байхгүй юу оюутнууд нь. Тэгээ тэрийг би ер нь үзэх айгуу дуртай. Тэгээ сүүлийн лекцний маань нөгөө title болохоор Crazy is a compliment гэжсэн. Чамаг хүн галзуу гэж хэлж ивэл тэрийг одоо магтаал гэж хүлээж авах гэж байгаа байхгүй. Тэгээ түрүү хэллээ тэгээ кофе сабыг анх нэгж хахад око хүртэлтэй ингээ стартапыг ийм их ярьдаг хүн хүртэл тэнд хүн очиж суух болоо да энэ ер нь жоохон галзуу хүмүүсийн нэг нээчтэй гэж бодож ирсэн гэж агаад. Тийм тэгэхээр ер нь бол мэдээж хүм одоо таны хэлж байгаа санааг бол хүмүүс ер нь бол тэр санаа чи амьдрах чадвартай байх юм бол хүмүүс эсэргүүцэх хүмүүс угаасаа гарна. Дэмжихгүй хүмүүс угаасаа гарна. Наа чи бүтэхгүй гэж хэлэх хүн угаасаа гарна. Око ч гэсэн тэгэлжиж магадгүй гэхдээ ноко ч гэсэн итгэхгүй ах хэрэгтэй. Санааг чинь хинч шүмжлэхгүй байгаа бол наа чи ер нь л буруу санаа гэж. Буруу санаа. Хүн болгон сандал нийлээд байвал бүтэхгүй л ах тийм ээ аяг бол. Зөө. Тэгэхдээ яг саяны бас нэг өөр үлзгийн нэг хэлсэн зүйл өөрөө чи ер нь байнгын лекц мэкс уншдаг уу? Үздэг өөрөө? Үздэг үү гэж үү? Тийм би байнга үздэг. Stanford гэх гэсэн үү тийм. Яаж үздэг? Төлбөртэй юм уу? Үнгүй. Тэнтхийн оюутнуудад зориулсан яг шинээр бизнес эхлэж байгаа хүмүүс зориулсан нөгөө өөртөө ингээм амжилттай бизнес эрхлээ явж байгаа янз бүрийн хүмүүс иршлийг зуншдаг. Нэтээр орж үзэх үү? Интернетээр тий Stanford e-corner гэж хайх юм бол онлайнаар байж байгаа. Тэгээ байнгын юм уу зөөж тийм. Байнгын гэдэг нь өөрөө үлзий бол дэмжүүлээ. Яг хавтаа тэгэл 7 хоногтой ядаж нэгийг бол үзнэ. Үлзий телевизээр үздэг үү? Телевизээр нэх үздэг. Тийм одоо бас нэг шинэ үеийн нэг бас шиг хандлага байл. Би бол телевизээр үзэг одоо 7 жил болж байна. Би яриаш тэгж юу яахгүй. Жоо харна. Окей, би дахиад нэг асуулт цаг байгаа юу? За эсвэл асуу. Yes, байгаа. Би нэг зүйлийг асууя гэж бододсон юм. Компаниуд дөнгөж ажиллаж эхлээл нэг 3 сар болоод ашиг олохгүй бол шантардаг ч юм уу ойлголт байдаг шүү дээ. Ер нь та бүхний ажигласнаар яг ингээд ашиг орж иртлээ хэр удаан зүтгэх юм бэ? Нийлэн удаан байж болно шүү дээ. Ямар бизнесэл хамаарна. Хэр том үүрэгтэй юм. Өөрийнхөө жишээнээс ярихад хэр утсан бэ? Одоо кофе саб гэж жил болж шүү дээ. Жил болох гэж шүү дээ. Одоо ашиггүй хэр утсан? Одоо ч бас ер нь л хэцүү л байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл багаар яг хүссэн санаандаа хүртлээ бол нэлээд явах ах. Тэгээ энэ бол зүгээр л нормал асуудал гэж бодож байна тийм нормал асуудал. Тэгэл мөнгөгүй болохгүй байна. Тэгэл мөнгөний шаардлага байна тийм. Заримдаа түрээсээ төлж чадахгүй ингээл үе зөндөө байна. Тэгэл тэр болгон чинь тэгэл байж болох бүх л вариантаар бодно шүү дээ. Ер нь бол үлзий үед мэдгүй захирлж хэр удаан хэцүү байсан бол гайгүй хуу захирал болохоор нэг тийм нөгөө яг анх эхэлж байхдаа бол нөгөө яг ганцаараа ингээд нөгөө үйл ажиллагаа явуулсан учраас нэг тийм зардал бага байсан тийм. Тэгэхээр тэр бол би бас хэцүү хөлбөрлө гэж бодож байна л да. Анх ингээ бизнес эхлэх чад нэг хүн нэг жоохон мөнгөтэй тэрүүгээр нэг үнэтэй юмнууд аваад бас гоё мой офстой болбор санагдтал ах. Тэгтээ бас цаашаа юу ч болоо илээ гэж бодож ер нь тооцоолох хэрэгтэй л тийм. Ер нь тэгээд ганцаараа бахад үлэх амар л байдаг юм билээ л дээ. Ер нь бол би бол өмнө бол ганцаараа ягаал нийтийн захиалгаар вебсайт энтригэл график дизайн хийгээл тэгэл нэг фриланс маягтай 7 хоног нэг 2 3 өдөр ажиллачаал бус үеийн завтай чөлөөтэй ч юм уу тий. Тэгэл явдаг байсан. Тэгэл яг бас нэг юм хийгээд зүтгээ явахлаар бол асуудал бүр улам л ихсэн үү гэхээс шүүл амар бол тэгээ захирал хийгээд амар байна гэж хизээч байгаа. За бид өөр асуулт байна уу? Маш сайхан зөвлөгөөнүүд байна. Баярлалаа. Өөр асуулт байхгүй. За хүрэлцэн ирж биднээсээ ярилцсанд маш их баярлалаа. Баян холбоотой байгаарай. Тийм ээ. Тэгээ бүгд манай сонсогчдод үзэгчдэд хизээ нэгэн цагт зөвлөгөө асуухаар ирвэл заавал туслаарай. За. Тэгээд бид удахгүй бас нэг шин зөвлөгөө өчигдөрөөс хийж үзье ярьсан байгаа. Нэвтрүүлэг маань нэг тодорхой тоо хүрэхээр энд оролцсон бүгдээрээ уулзъя гэж. Яг харахгүй энэс гарч байгаа нэг by product буюу хажуугаар гарч байгаа нэг зүйл бол бид нас community үүсэж байгаа шиг байна. Нэвтрүүлэгт оролцсон бусад хүмүүстэйгээ хоорондоо хуваалцаж танилцуулаад тэгээ бид хоёрын нэг зорилго тавьсан байгаа. Тэр үеэр бид нас хөрөнгө оруулагч нар гарааны бизнесийг анхаарах ёстой гэдэг мэдлэгийг өгмөр байгаа. Магадгүй YMC ном гаргадаг ч юм уу тэр. Тийм, магадгүй YMC дараа чинь. Яг тэгэхээр манайхаар яах харахгүй зарим нэг нь бол үнэхээр мундаг ирээдүйтэй гарааны бизнесүүд олон орж ирж байгаа. Бас нөгөө талаас нь энийг ойлгодог хүмүүс их байгаа болохоор. Окей. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.